1400-аад онд Меккенүүд Миног байлдан дагуулсан байна. Меккенчүүд нэлээд дайнч улс байсан бөгөөд тулааны гол хэрэгсэл нь хостгуу тулааны морин тэрэг байжээ. Манай эртний өмнөх 1200 оны үед Хомерийн Илиада домогт өгүүлдэг Троя хотын дайныг Меккенчүүд хийсэн нь археологийн судалгаагаар батлагддаг байна. Уг дайн манай эртний өмнөх 1230-аас 1180 оны орчимд болсон бөгөөд Меккенчүүд Троя хотыг түрэмгийлэн эзэлж тонон дээрэмдэн дахин сэрхээргүй болон сүтгэн шатаажээ. Египт болон Хититуудын тэмдэглэлт Меккенчүүд Трояг эзлээд буцахдаа ихэнх гамшиг зовлонт унсан хэмээсэн байдаг. Ихэнх Меккенчүүд эргэн эд шатаагүй байжээ. Манай эртний өмнөх 1000 оны орчимд газрын дунд тэнгисийн зүүн хэсэг Үмэн самуун даймтлуунаар тасрахгүй байсан нь Меккенчүүдийн нэгдлийг үүгэй болгож уналтанд оруулсан байна. Меккенчүүдийг өөр нэг грек аймаг болох Дорианчуудыг байлдан дагуулснаар Грекийн харанхуй эрен эхэлдэг байна. Грекийн харанхуй эрен манай эртний өмнөх 1000 оноос манай эртний өмнөх 750 он. Грек даяар явагдаж байсан Үмэн самууд 200 гаруй жил нь Грекийн нийт хүн амд хүчтэй муугаар нөлөөлж ядуурал газар авч бүхий л Грекийн эдийн засгийг үлэмж дороотуулсан байна. Энэ үеийг түүхэнд Грекийн харанхуй эрен үе гэж нэрлэдэг. Грекчүүд энэ хугацаанд өөрсдийн бүтээн бий болгосон соёл иргэншлийн онцлог болон хот улсууд авраг ордон сүмүүд байгуулах бичиг үсэг гэх мэт зүйлсүүдийг умартсан мэт байв. Меккений хүчрхэг хаадуудын оронд үл мэдэгдэх жижиг захирагч нар бүс нутгаа удирдан Грек даяараа хүч чадал эд баялгаар дутмаг байлаа. Газар тариалан эрхлэхэд зохимжгүй болж хотуудад суурьших хүмүүсийн тоо эрс цөөрч зарим хотууд 20 өрөхгүй хүнтэй үлдэж байсан гашуун баримтууд байдаг байжээ. Буцаад урдын хүчрхэг Грек бий болоход урт хугацаа шаардагдаж байв. Меккений соёлын төгсгөл үед хард тугалганы худалдаа эрчимтэй болж ирсэн бөгөөд хүрэл зэвсэг хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэх нь элбэг болж иржээ. Төмөрийн хөдөр боловсруулж төмөр зэвсэг хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэж ихэсэн нь эдийн засагт үр нөлөөгөө өгч Грекийн хүн амын амжиргаа сайжирч дахин сэргэж эхэлсэн байна. Энэ уналтад жилүүд нь бүхэл бүтэн 250 жил үргэлжилсэн ажээ. Эртний Грекийн эрен эртний үе манай эртний өмнөх 750 оноос 480 он. Энэ үед хот улсуудын анхны үүсэл суурьуд тавигдан барилга, уран баримлын өөрийн гэсэн онцлог байдал төлөвшин Хомер алдарт яруу найргаа туурвсан билээ. Газрын дундад тэнгис ноёрхож байсан хаадын усаа залгамжлах ёсыг халж нийтийн саналаар шийддэг улс төрийн шинэ тогтолцоог бий болгосон байна. Хот улсуудын ерөнхийдөө өөрийн эрэгтэй, эмэгтэй, тэгшэрэгт иргэдийн эрх, үүрэг хариуцлагаар баталгаажсан нийгэм, улс төр эдийн засгийн хамтын удирдлагатай болсон байна. Хотын иргэд нь боол болон харин нутгийн иргэдээс эрс ялгаатай, эрх мэдэлтэй байсан аж. Иргэншилт тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, эд баялагын хэмжээ хамаарахгүйгээр бүгд хуулийн дор ижил эрхтэй гэж тунхагласан нь хүн төрөлхтний түүхэнд анхных юм. Зарим хотууд насанд хүрсэн бүх хүн хотын удирдахад саналаа өгч байсан нь дэвшилттэй явдал байсан. Гэвч эмэгтэй хүмүүс санал өгдөггүй байсан бөгөөд эрх зүйн чадамжийн хувьд айлч талаараа эрэгтэй хүнээс дор түвшинт байсан байж. Хотуудын бүтцэн хоорондоо бараг ижил байсан ба төвдөө ордон, ёслолын төвөөтэй захаараа газар тариалан мал аж ахуйн эдэлбэр газартай байсан. Иргэдийн ихэнх нь хотын төвөөс алсхан пэрэмдэр эсвэл тариалангийн талбайд хөдөлмөр эрхлэн амьдардаг байв. Алдартай баян тансаг хот улсуудын өөрийн гэсэн маш сайн усан боомттой байсан ба бусадтайгаа худалдаа эрхлэн улам хөгжиж байжээ. Хотуудын төвд нийтлэг сүм дахилгын ариун газрууд байсан ба түүний нэг нь Апинд орших Акрополис юм. Мөн хотыг гадны халдлагаас хамгаалах зорилгоор өндөр чулуун хэрмүүдийг байгуулдаг байв. Төмөр зэвсэг өргөн хэрэглэж эхэлсэн хөдөлмөрийг үр ашигтай зарцуулахад төхөн болж улмаар эдийн засгийн хүчрхэг байдлыг бий болгосон байна. Байгаль цагуур байгалийн нөөцийн таатай орчин,
эргчлөөд байтал нь хүн амын хурдцтай өсөлтийг бий болгожээ. Грекчүүд манай эртний өмнөх 500 оны орчмоос өөрсдийн их нутгаас гадагшилж өнөөгийн өмнөд Франц, Испани, өмнөд Итали, умард Африк болон харт ангисын эрг орчмын газруудаар колони хот улсуудаа байгуулж нутгийн уугуул хүн арттай хойлолдон нийтлэг өвөрмөц соёл иргэншлийг бий болгосон байна. Грекийн хот улсуудын хүмүүс Дориан, Инион, Азолиан гэсэн үндсэн 3 аялгаар ярилцдаг байжээ. Сонгодог эрен Апени эзэнт улс манай эртний өмнөх 480 оноос 350 он. Македоны засаглал манай эртний өмнөх 359 оноос 323 он. Умард Грекийн жижигхэн улсын хаан 2 дугаар Филипп болон түүний хүү агуу Александр нар Грекийн хүн анзаарамгүй жижигхэн газар нутгийг асар хүчрхэг эзэнт гүрэн болгон хуургасан юм. Македон бол умард Грекийн төв хэсэгт орших жижигхэн хаант улс байснаа бүх Грекийг тэр чигээр нь өөрийн мэдлэлд оруулан улмаар тухайн үеийн хамгийн хүчрхэг улс болох Персийг байлдан дагуулсан ажээ. Македончууд Грекчүүдээс өөр хилтэй байсан бөгөөд хизээж Грекчүүд чиг хот улс байгуулж байсангүй. Эртний Грекийн уналтын үе. Эллиний үе манай эртний өмнөх 323 оноос 31 он. Манай эртний өмнөх 331 онд Гагумелагийн тулаанд 3 дугаар дайрын хаан Македоны агуу Александрт бут нэрэгдэж Вавилон хот залуу байлдан дагуулагчид хаалгаа нийлээ. Агуу Александр хаан Вавилоны уугуул оршин суугчдад чөлөөлөгч аврагчийн дүрээр орж ирсэн гэдэг. Александрийн засаглалын үед Вавилон хот дахин соёл шинжлэх ухаан, худалдааны төв болон хөгжижээ. Гэвч манай эртний өмнөх 323 онд Небучаднезарын ордонд Александр хаан нас нөхчөд эзэн тус нь бутарч түүний жанжнуудын удирдлага дор хуваагдаж хоорондоо дайтахад хэд хэдэн удаа дайны хөлд нэрвэгдсэн байна. Байнгын самуунтай байсан энэ үед хүмүүс Вавилон хотоос дайжих болж хүн амын тоо эрс цөөрч эхэлжээ. Манай эртний өмнөх 275 онд Вавилоны оршин суугчдыг шинэ нийслэл Селевкаро нүүлгсэн байна. Энэ нүүлгэн шижүүлэлт нь Вавилон хотод дахин сэргэхгүй уналтыг авчирсан. Үүнээс үүдэлтэй их завхаарлын үе эхэлж Грек даяар бие үнэлэгчид ойширсан байна. Ихэвчлэн залуу охид эмс бие үнэлдэг байсан бөгөөд баян ноёд төшмөдтэй явдаг байлаа. Үүгээр өнөөдрийн бичлэг дуусаж байна. Дараачийн бичлэгээр эртний Грекийн бурхтын талаар ярих болно. Бичлэг таалагдсан бол subscribe болон лайк дараарай.